За hi cherries. За өнөөдөр бүгдээрээ OTT News 8 дахь биш ээ 7 дахь дугаараараа BTS хамтлагийн талаар ярилцах болно. Өчигдөр 3 сарын 21-нд оройн 7 цагаас 8 цагийн хооронд яг 1 цаг BTS хамтлаг маань Netflix дээр тоглолтын лайваар дамжуулсан. За тэр нэр нь болохоор BTS The Comeback Live. Тэгээ Arirang гэсэн байсан. Маш олон хүмүүс тэр шоу тоглолтыг хаанаас үзэх юм бэ гэдээсэн л та. Тэгээ Netflix-ээр үзье шүү. Одоо хүртэл үзээгүй хүмүүс ахын бол үзээрэй. Тэгээ би болохоор яг тэрийг шуудаар нь бол үзээгүй. Гэртээ орой ирчээд нөхөж үзсэн байгаа. За тийм ээ. За тэгээ нэг зүйлийг хэлмээр байна. Би 3 сарын 18-нд Эрцгийн баяраар бэлэг хайгаа явжсэн байхгүй Шангрилагаар тэгсэн чинь гол сахны тасаг дээр явжсэн чинь нэг охин намайг харчаа. Оо сайн байна уу бичлэг чи үздэг шүү гэл. Тэгээд би нэг сормосны бодог авчаа буцаад яг гаргаж ирсэн чинь тэр охин тавчлыг ойрхон оруулж агараа гэж хэлэхгүй юу. Тэгээ би дотор очиж юм чинь. За нэрээ би YouTube-ийн бичлэг айгу хол зайтай бичлэг оруулдаг штэ. Хүмүүс нэр ингэж хүлээж байгаа юм биесаа бичлэгд ойрхон оруулах хэрэгтэй байна гэж бодсон. Тэгээ тэр охин тандаж хэлэхэд баярлаа. За тийм байна. За одоо бүгдээрээ гол сэдв рүүгээ орцгоё. За бараг л 4 жил BTS хамтлаг маань уран бүтээлээ хийхгүй нэлийн хөндөй байлаа шүү. Яг 7 гула бүрэн бүрэлдэхүүнээр байгаагүй. Ихэнхдээ дандаа соло уран бүтээлүүдээ хийгээ явж байсан. Цэргийн албаас учраас. Тоглолт маань болохоор 260 мянган гаруй хүмүүсийн цугларна гэсэн тийм тооцоол гаргацсан байсан. Нэлийн хүмүүс ирсэн байсан. Тэгээ BTS хамтлаг ямар их сүр хүчтэй бүр дэлхийн хамтлаг юм бэ гэдэг зүгээр том баавар бол харагдсан тэнд. Ямар лаг зохион байгуулалттай. Зам дээр нь ингээд одоо төрийн тусламжийн машин цаг данаар ингээд зогссон. Яг нэгээр нь хүмүүсээ бүгдийг шалгаж оруулаад. Дроноор ингээд бичлэг байсгээл тэр Netflix-ийн дундор тэр бичлэгийг харуулсан шүү дээ. Тэгээ би одоо ингээд эхлээд 6 том LED дэлгэц байна гэсэн чинь 8 том LED дэлгэц баг шиг байсан. Тэгээ нөгөө бүр хол байгаа хүмүүс зориулаад ингээд том дэлгэцтэй. Яг л нэг тийм Бразил Lady Gaga-гийн тоглолтыг үзэж байгаа юм шиг тийм мэдрэмж өгч байгаа байхгүй юу? Яг Жосоны хааны ордны доторх гэрлийн бүгдийг мэдээж музей учраас бүгдийг унтраасан байгаа байхгүй юу? Тэгээ яг үүдэнд нь дөрүүлжин одоо гейт гэж хэлэх юм уу да одоо юм үүд байсан. Тэрэн дээр болохоор лед гэрэл мэрэл нь бол хэдэн хоногч бараг тэрэн дээр одоо босгосон юм дээ одоо ингээ угсарсан том юу байсан. Хааны ордны хаалга шиг надад тийм мэдрэмж өгсөн. Гэхдээ тэрэн дээр нь яг ингээд дуу болгон дээр нь гой юм гэрэл мэрэл яваал гой дөрс мөс гой бичлэг энэ төр яваад байсан л да. Тэр 7 ингээд үзүүлбэрээ үзүүлж байхад арт талын тэр хааны хан дагуу яг доор талд нь туузан гэрэл юм уу эсвэл жижигэн гэрэлнүүдийг тэг чигээр нь зооцсон байсан. Тэгээд хан руу ингээд тусгаж байгаа учраас хааны ордон тэг чигээрээ бүхлээр харагдаад тэр нэг дөрвөлжин гейт хийсэн шүү дээ P-с шиг тэрний доор ингээд хааныхын ордны гадах үзэмж хан мань харагдаад ямар ч гоё дээ нэг өсөндөө зүгээр ингээд дэлхийн нийтэд солонгос улсыгаа бүр зүгээр товтон сурчилсан. Нөгөө 7 гуулаа ингээд зогсож байхдаа мэдээж нөгөө RM ахлагч учраас голдоо зогссон. Бүжиг эхлээд явсан чинь RM жоохон ингээд тайзны жоонд хойшохногоо сандал дээр суусан. Яг бол RM өөрхөн шагаа гимтээс нөгөө бэлтгэл хийж явах явцтай гэд. Тэгээ нөгөө тайзны араас дээш явахдаа хоёр таятай орж ирсэн. Тэгтээ алхахдаа нөгөө үзэгчтэй хүндэд юу ч болоогүй юм шиг ингээд яаж ингэж тэр хөдөлтөө твчиж алхаж ийн гэдэг та нар боддоо. Үнэхээр гайхалтай байсан. Би RM-аас үнэхээр бахарсан. Аршаа ингээд зүг зүгээр юм шиг ингээд алхаад тэгээ сандал дээр очиж суучих байгаа. За тэгээд үг хэлсэн. Дуугаа дуулчаад бүгдээр үг хэлсэн шүү дээ. Ингээд за сайн уу манайхаа ингээд удаан хугацаанд дуулсангүй ингээд сансан байна. Энэ тэрээгээд ингээд ярьсан. Тэгсэн чинь Жин ингэж хэлсэн байхгүй. Тайзан дээр гарах хүртэл үнэхээр ингээд санаа зовж байлаа. Гарсны дараагаар бол ингээд зүгээр болчихлоо гэж байхгүй. Тэгсэн чинь J-Hope англиар ярьсан заа юу. Манай хэдийн англи хэл үнэхээр сайн болсон байлээ. Seven of us are all standing together on this stage today. Wow. We know it's been a long way, right? За тэгээд Jungkook бас англиар ярьсан. За RM бол ойлгомжтой уусаа ингээд юм синхроны англи хэлтэй шүү дээ. RM болохоор ингэж хэлсэн. Finally here the бид нар бүр эцээц тэнд ирлээ шүү дээ гэдэг. Тэр 4 жил хүлээсэн маш нэг 4 жил завсарлана гэдэг чинь бас тэгснэ бас нэг онцлог зүйл нь шүү дээ. Suga үсээ ингээд богиносгцсан байсан. Тэр нь аюу царайлаг харагдчихсан. Надад лав үнэхээр таалагдсан. Mic drop гэдэг дууны үеэр Suga одоо бүгдээр ингээд зогсчихсан аа Suga ингэжсэн аа шууд микрофоно тэр унгаад ихсэг бүр өмнө супер байсан дээ. Үнэхээр зөв. Тэр гоёсан. Стил имижийн хувьд ярих юм бол штэ бүгдээрээ хар өнгийн хувц өмссөн байсан. Хар бараан, саралт өнгийн хувц өмссөн байсан. За тэгээд тансаг харагдчихсан гэх юм уу. Тэр загвар дизайныг гаргасан болохоор Солонгос брэнд юм лээ. Songzio гэдэг брэнд, Солонгосын брэнд. Дараа RM ингээ хэлсэн л дээ бид нар ингээд хуучны дуунуудаа ч гэсэн дуулж байгаа. Тэгээ энэ тайзан дээр бид нар бас шинэ дуунуудаа их дуулж байгаа шүү. Анх удаа ингээд перформанс хийж байна шүү. Энэ альбом болохоор Los Angeles хийсэн гэж аахгүй дуу бичлэг нэ тэр ингээд LA хийсэн юм билээ. Дараагийн дуу болохоор FYA лөө.
тийм дуу байсан. Тэн дээр J-Hope энэ дуун дээр J-Hope айгуу тийм гол үүрэг рол өгсөн шиг надад санагдсан. Яг энэ гол дүр юм шиг. Тэр бүжиглж байгаа ингэж аим гоё. Everything lit is fire. Fire гэж байгаа учраас арын тэр бэкграунд нь болохоор улаан өнгөний гэрэл асаад тэнгүүтээ камер яг зөвхөн урдаас авч ясан бол шууд дээдлийн өнцгөөс ингэж тэдрийг ойроос аваад тайзны шалан шууд улаан гэрэл мэрлэр асч масаад тэр бас их гоё байсан. Аюу тийм гоё деталь болгон дэр гоё ажиллаж өгсөн байсан. За тэгээ яг энэ дуун дээр болохоор RM болон V2 хоёулаа нарны шил зүцээсээ нэг тэрэн дээрээс айгүй гоё зэвүүн харагдчихсан. За тэр тийм байд. За дараагийн Swim гэдэг дуу. Бараг л 4 жилийн дараа цацагдаж байгаа. Энэ BTS хамтлагийн мьюзик видео байгаа шүү дээ. Тэрийг бол би яг үнэхээр би нэг хальт үзсэн. Хусан янзлуулчтай хальт нэг өдөр дэлгэсэн дээр үзсэн байхгүй. Яг одоо хүртэл яг үнийг үлгээдэж штэ уучлаарай. Яг детальны бол яг сайн хараагүй байгаа. Ерөнхийдөө бол харсан. Клипийг бүр нэлээд сайн үзээ, бүр детальны бүр гол санаа, цаад утга санаа нь яах гэдэг нь ийх гэдэг. Яагаад BTS хамтлаг яг энэ хэсгийг ингэж оруулсан инээ дээргээд гол сэтгэлээ бас хуваалцсанаа. Тэгээ би бас өөрийнхөө мэдрэмжээ энэ дуу надад ямар санагдсан инээ дээргээд бас тийм тусдаа бичлэг оруулна. Тэгээ та нар тэр бичлэг үзэх хүсвэл комент хэсэг дээр purple өнгөтэй, чернелийн өнгөтэй зүрхийн эможи зөндөө хүлдээгээрэй. Та нар үзэж хоорондоо одоо комментуудаа үлдээж хараа за. Окей, swim гэсэн чинь нөх фэнүүд шууд тааж дууссан. Үнэхээр гоё байсан. Тэр бол бүр ингээд масаараа шууд сонсогдож байгаа юм чинь. Цэнхэр гэрэл асцсан. Дэлгэсэн дэр нэг тийм дүрс мөрс цэнхэр өнгөийг бол гаргаж өгсөн. Swim гэдэг дуу бол надад бол таалагдсан. Тэр нэг бүжиг нь юу байсан бэ? Би хаалт харсан. Swim мэлүү. Тэг ингэж ингэж байсан үгүй юу? Би яг нэг детальны ягсан хараагүй мартчих. Тэг бүжиг нь бол гоё ясан гоё ясан. Дуу болгон дээр нь дууны нэрийг ингэ бичсэн байсан л да. Like Animals гэдэг дуун дээр бүгдээрээ сууж байгаад дуулсан. We дээд өнгөр аягүй гоё дуулсан. Хоолны чадал шаардагдсан. Тэгээ дараа нь Jungkook бүр супер дуусан. We Jungkook хоёрын хоолол үнэхээр гоё ясан. Нөгөө дэлхийн хит дуу болох Dynamite гэдэг дуу явсан. За амьдаар дуулалт бол үнэхээр супер байсан. Тэгээд би бас энэ дээр нэг зүйлийг бас хэлмээр санагдсан. RM гоё дүр төрхтэй юм лээ. Дүр төрхийн хувьд бол нэг тийм гоё юм уу. Би яагаад ч юм бүр ингэж яг RM гарч ирэхэл хүй энэ яг нийлэнтэй амар адил харагдаад байна да. Хин байж болох гэж айгу бодчихсон аа. Би яагаад ч юм нөгөө сүүлийн үед нөгөө Тамагочигаар тоглоод байгаа учраас Тамагочигийн дүр төрх шиг одоо нэг тийм дүр шиг гэх юм уу нэг тийм дотн санагдсан юм уу да. Юу гэмээр тийм муулж байгаагаар хэлээгүй шүү. Нэг аниме Японы хүүхдийн киноны дүр чим шиг ер нь их тийм гоё дүр төрхтэй залуу л шүү. Тоглолт яг төгсгөлд нь Jungkook бүгдээ ингэ за баяртай манайхаа ингэ цаг нь дуусчихаа штэ яг нэг цаг нь дууссан. Яг цагийг бол өстэй яс байрсан заяа. Тэгээ Jungkook бүгдээ хойш ингэ тайзны 10 ингэ явж байхдаа Jungkook хэлж байгаа аим хөөрхөн гадаа хүүтэн байх шүү. Та нарт ингэ гэртээ болгоомжтой хараарай. Баяртай. Та нар болгоомжтой хараарай. Ингэ тий аюулгүй байгаарай. Мэдээж нэг олон хүмүүс цугларсан учраас хоорондоо чигтэлцэж бас магадгүй штэ. Эрсдэл маш өндөр. Тэгтээ цохон байгальтай учраас азар ямар нэг тийм асуудал бол үүсгээгүй. Айгүй хөөрхөнтэй гэж фэнүүдтэй санаа зовсон. Тэгээ ингэсэн яг ингээд нэг цаг бичлэг дуусчаад үлдсэн за нэг 3 минут 17 секундын нэг бичлэг явсан. Тэр нь болохоор documentary бичлэг байлээ. Documentary дээр болохоор бид нар ингээд эргэж ирж байгаа тий ингээд дуу бичлэгийн студиудаар LA дахта ядарч байгаа бүх зүрх сэтгэлээ зарцуулж байгаа гэдгийг бол айгүй харуулж байгаа байхгүй. За тэгээд би сая яг энэ бичлэг хийхээс өмнө штэ Instagram дээр нэг reel гарч ирээд тэрнэр болохоор BTS хамтлагийнхан яг одоо онгоцонд нисэж явж байгаа заяа. Яг Солонгосоос Нью Йорк руу нисэж байгаа юм байна. За тэр нь яг ямар ажиллаар явж байгаа гэхээр NBC гэдэг Америкийн телевизийн The Tonight Show starring Jimmy Fallon-ы тэм шоунд оролцох гээд бүгдээрээ явж байгаа. Тэгээд надад бас их сонирхолтой санагдсан. Бүгдээрээ яг нэг дөрөв томц шиг яг нэг 10 жилийн бэлтгэлийн хувцс шиг бүгдээрээ юм цэнхэр өнгийн яг swim гэдэг цамц өмссөн байсан. За би ингээ анзаарсан яг нуруу тал дээр нь болохоор цамцсан дээр нь keep swimming гэж бичсэн лээ. Keep swimming. RM болохоор хоёр таягтай явж илээ. Алхаж чадахгүй л яваад ах шиг байна хөрхий. За тэгээ тийм байна. Нэг иймэрхүү юм яриа гэж бодлоо. Өөр би чи яриаггүй зүйл юу байгаа лээ. Ер нь бол тоглолтод их гоё яасан. Тэгээд хэрвээ би Солонгост байсан бол үзэхгүй юу те. Даанч Солонгос биш Монголд байгаа учраас тоглолтын бол үзэж чадаагүй. Тэгтээ тэнд юу гэдэм бүр алсаас тэр чинь хэдэн мянган хүмүүс зарим бараг тэр фэнүүдэн бүр очиж хонсон юм билээ шүү. Бүр алс газараас очиж хоноод. Тэгж арай зориулт гаргаж чадахгүй ч гэсэн бүр холоос л үзэхээс магтаа бүр холоос тэдрийг бүр цэг болгож харж яснаас зүгээр л Netflix-ээр л үзсэн дээр юм билээ л дээ. За тэгээд өнөөдөр бичлэг та бүхэн таалагдсан бол доор комент хэсэг дээр зүрхийн эможи үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэгэн дээр болохоор би BTS хамтлагийн Swim гэдэг дууны талаар өөрийнхөө сэтгэлийг хуваалцах болно. Окей. За тэгээд миний бичлэг болгоны байнга үздэг, хүлээж үздэг маш олон Cherry-с нартаа маш их баярлалаа. Тэгээд бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.